안녕하세요. 오늘부터 여러분의 한국어 공부를 가르치게 되는 아리 선생님입니다. 만나서 반갑습니다. Сайн байцгаана уу? Өнөөдөр эхлээд та бүхний солонгос хэлийг заах Ари багшнаа танилцсандаа татав. За өнөөдрийн хичээлдээ бид нэр 세종 학당 한국어 입문 гэдэг энэ номыг үзэх болно. 세종 학당 гэдэг нь маш алдартай солонгосын хэлний төв байгаа. Ер нь олон улсаар байдаг, манайч бас байдаг. Тэгээд эдний гаргасан ном нь арай баталгаатай илүү заахад амар юм болов уу гэдэг үднээс энэ хичээлээр бидний номыг ашиглаж байгаа. Тэгээ өнөөдрийн хичээлээр болохоор 한국어와 한글, солонгос хэл болон 한글, солонгосын бичиг үсэг гэсэн үг. Бичиг үсгийн талаар мэдэх болно. За, хичээлд оръё. Энэ харагдаж байгаа хаан маань 세종대왕 гэдэг нэртэй солонгост маш алдартай хүндлэлийг авдаг хаадын нэг юм аа. 세종대왕. Өмнөх нөө 세종 학당이 세종 яг адилхан үг гэсэн үг. Энэ хүнээс одоо нэрэмжит хэлний бэлтгэл гэж хэлж болохоор яагаад вэ гэхээр энэ хүн маань маш олон зүйлийг хийж бүтээсэн ч хамгийн одоо өндөрт үнэлэгддэг нь энэ хангал одоогоор бидний сурах гэж байгаа солонгосчуудын ашигладаг үсэг бичгийг энэ хаан маань үүсгэн байгуулсан юм аа, хийсэн юм аа. Тэгээд 1443 онд анх үүсгэж байгуулад 3 жилийн турш яаж илүү хэрэглэгдвэл амар байх вэ гэдгийг төшөмтүүдтэйгээ судлаж шинжилээд энэ номыг 1446 онд анх ард иргэдтэй гаргаад тэгээд түүнээс хойш одоо ингээд за хангал гэдэг манай улсын бичиг үсэг шүү. Энийг та бүхэн одоо сууш мэдээд бүгдээрээ цаашдаа энэ үсэг бичгийг ингээд ашиглая шүү гэж аль биесээр явсан. Тэгээд Хүмүн Жон гэдэг энэ номыг үүсгэн байгуулсан юм аа. Тэгээд илүү дэлгэрэнгүй цаашдын ярин хичээл дээрээ за 한국어와 한글, солонгос хэл болон солонгос үсэг бичгийн талаар яаж үүсгэн байгуулсан түүх болон ямар учраас яаж ер нь гівлэгч гişгэн бий болсон бэ гэдгийг бид нар сурах болно. За түүний өмнө бүгдээрээ солонгосын анхны хичээлийн чинь ерөнхий мэдлэгийн талаар мэдэх хэрэгтэй. Тэрний үгээр хамбуг солонгосын уламжлалт хувцас, ханшиг солонгосын уламжлалт хоол, хан уу гэдэг солонгосын уламжлалт байр байшин. Энэ талаар мэдэх болно. За энэ хамгийн ихнийх нь мөнгүнхаа гэдэг цэцэг байна. Энэ цэцэг бол солонгосчуудын хамгийн алдартай цэцгийн нэг. Улсын бэлэг тэмдэглэл болсон цэцэг юм байна. Яагаад вэ гэхээр мөнхийн цэцэглэж дахин навчлах цэцэг гэдэг утгатай өөрөө энэ цэцэг нь. Тэгээд ард иргэдийн одоо хүсэл эрмэлзэл нь орсон одоо энэ утга юм уу да. Бид нэр одоо миний хорон маань үргэлж цэцгэлж байгаасай унсан ч гэсэн дахин ингээд авчлаад ургаж байгаасай гэдэг хүслийг оруулсан тийм цэцэг. Солонгосч гэсэн их байдаг, их ургадаг цэцэг нэгэ. За та бүхний хоёр дахь зураг маань та бүхний аягүй сайн мэдих одоо Тайваньгийн бүгд нэг солонгос улсын төрийн дал байгаа. Пукан бол өөр шүү дээ. Манайхаа мэдчихэд тий. За гурав дахь нь болохоор Хамбанду. Энэ бол ингээд Пукан, Тайваньгүг хоёр хоорондоо нийлээд нэгсэндээ өмнөд тойр солонгос хоорондоо нийлээд одоо газрын зураг дээр Хамбанду гэдэг одоо солонгос үндэстэнгийн газрын зураг юм аа. Эндэрч хийлгээ заарна тий. Солонгос болохоор энийг хэвтэж бар гэж ер нь бол хэлдэг. Тэгээ одоо харах өнцгөөс шалтгаалаад өөр лээдэг л та. Тэгээ та бүхний сайн мэдж байгаа энэ голоор ингээд одоохондоо дайн одоо хүртэл дуусаагүй байгаа гэж явдаг. Төр ингээд хоорондоо 50 байлаар зогссон байгаа. Гэтэ дайтахгүйгээр буцаад эвлэрэх тал руугаа явж байгаа ч гэсэн тэр нь яг хизээ болох нь тодорхойгүй. Тэгэхээр ер нь бол хоёр улс маань хоёр улс л гэж одоо хэлэх юм да тий.
нэг үндэстэн 20 улс маань одоохондоо эвлэрээг байгаа. Гэхдээ дайн нь төр зогсон байгаа гэж хэлэхэд болно. Тэгэхээр Тяньмингук гээд бидний одоо сурах гээд байгаа энэ Хангуго солонгос хэл маань өөрөө энэ ихэнхдээ энэ Тяньмингут албан ёсоор хэрэглэгддэг хэл. Буканрохон бол жоохон зарим үгнүүд нь өөр болно. Хэллэгөө одоо аялга нь ч бас өөр болно. Тэглээгээ дүрм нь өөр болохгүй л дээ. Ер нь бол жоохон үг нь шал өөр болж магадгүй дээ. Би өөрөө ч Буканы зарим хэллэгийг ойлгодгүй. Гэхдээ ер нь бол жоохон өөр байдаг гэдгийг мэдхэд илүүдэхгүй байх. Та бүхэн. Тэгээ ингээд солонгосын яг Хамбандугийн одоо энэ газар нутгийн онцлог юм бол 3 тал нь далаа. Зөвхөн энэ талаараа ингээд хятадтай хэл ойр байдаг. Тийм болохоор эртээрөөс хятадын нөлөө бас аюух орж ирсэн. Тэгээ манай монголчууд ч гэсэн ер нь бол дайдаж орж ижсэн удаа зөндөөтэй. Тэгээд ийм газар нутгийн онцлогтой гэж харахад болно. За, Хамбуг을 알아볼까요? Хамбуг гэдэг маань солонгосын уламжлалт хувцсыг хэлж байгаа маа. Та бүхэн драма дээр маш их харсан бах олон кинон дээр тийм. Кинон дээр ч юм гардаг солонгосчуудын үндэсний хувцас гэдэг. За, энэ гоодлынхаа нь болохоор одоо хурим хийж байгаа хосыг харуулж байна. Эрэгтэйний цэнхэр хувцас бол эмэгтэйний улаан. Хувцас өмссөн. Энийг Хамбуг гэж хэлээд байгаа. Тэгээд тод өнгөтэйгээр онцлогтой. Цэнхэр, улаан, ногоон, шар гэдэг ийм өнгөтэйгээр онцлогтой. За, цааш нь ханшиг солонгосын уламжлалт хоол. Та бүхэн хамгийн сайн мэдэх кимчи. Тийм ээ, кимчиг бол дэлхийд аяраач мэднэ ер нь энийг тайлбарлаач бараг хэрэггүй бах. Маш их ашиг бактери сайтайгээд өөртөө маш их дуртай байдаг. За, тэгээд пүрбуги, кимчи, бибимбап гэх нүүнээс гадна зөндөө олон хоол байгаа ч гэсэн маш эднэрийг ингээ ханшиг гэж хэлдэг юм да байна. Бүгдийг нийлүүлээч шүү. Ханшиг. За, цааш нь хан уг. Энэ нь болохоор солонгосчуудын эртээрээс амьдарч ирсэн байшин. За, тэгээд тэр үед амьдарч ирсэн хүмүүсүүд одоо зэрэглэлээс шалтгаалаад амьдарч ирсэн байр нь өөрөө жоохон өөр. Жишээлбэл энэ зураг дээр бол арт иргэд ер нь бол ийм шаврын байшинд амьдардаг байсан бол жоохон сэхэтэн айл руу орох юм бол иймэрхүү кивачи гэдэг ингээ амьдардаг. За, тэгээд бүр нөө хаан маань хааны одоо шивчд маань амьдардаг байсан ордон өөр байдлаар харагдаж байгаа зурган дээрээс. Тэгээд энэ бүгдийг нийлүүлээд хан уг гэж хэлж байгаа. Нэгсэндээ хан уг гэх юм бол солонгосчуудын амьдардаг байсан байшин гэж ойлгож болно. За, цааш нь Ёнсөг гэдэг маань өөрөө дасгал ажил гэсэн үг. Дасгал. Дасгал 1 гэхээр одоо та бүхнээс жижигхэн квиз асууя. За, 한국의 옷을 고르세요. солонгос хүмүүсийн өмсдөг хувцас нь аль вэ? Маш амархан бааз. За, 5 секунд. 1, 2, 3, 4, 5. За, улсан мах гэж найдаа. Тэгэж амархан байлаа тий. 4. За, 한국의 음식을 고르세요. солонгосчуудын уламжлалт хоол нь аль вэ? Бас манайхан 1, 2, 3, 4, 5. Бас амархан байлаа. Бибимбап тий. Бусд нь бол одоо шаашлыг бид нар бол арай биш шүү дээ. Тако, суши, пицца гэх. Энэ жантаа юм да. Эсвэл өөр хол юм бүү. Ерөөс гоё юм байна тий. За, цааш нь 한국의 집을 고르세요. 집 гэхээр одоо байшин гэрийг хэлээд байгаа. Манай Монголын гэр харагч юм. Тэгэхээр энэ бол ерөөсөө үгүй тийм солонгосын хол биш. Монголын гэр маань. За, аль нь солонгосын хол? 1, 2, 3, 4, 5. За, 6 тийм болсон гэж найдаж байна. За, цаашдаа солонгос үсгийг одоо бичиг үсгийг ханга гэж хэлдэг. Тэгээд үүний үс нь түүхийг мэдэж авцгаа яаж аа. Түрүүн багш нь өмнө нь жоохон хэлсэн. Гэхдээ яг илүү дэлгэрэнгүй хэлье, тайлбарлая. Нүга хангар мандросикаё. Нүга гэр хин гэсэн үг байхгүй. За, өмнө хэлсэн 세종 대왕, 세종 их хаан. Энэ хүн маань зөвхөн энэ үсэг бичиг
үүсгэн байгуулаагүй маш олон салбарт их зүйлийг хийж бүтээсэн хүн байгаамаа. Тийм болохоор солонгосчуудад бол ингээд цаашдаа одоо дараа үедээ хамгийн алдартай хаан дуудын нэгээр ингээд хүндлэлтэн байдаг хааны нэг Сэжүн Дэван, Сэжүн их хаан гэж хэлдэг. За хамгийн ихнийх нь Чигүги гэж байгаа. Энэ нь тэр үедээ л одоо 1443 онд анх Хүмүн чамыг үүсгэсэн бол энэ хүн чинь бас лава хөрхөн эртээр үед амьдарч исэн ба 14 дугаар зууны үед энэ хүний үед энэ байгаагүй хахад одоо анхны шууд борооны хэмжээг тогтоох шилэн ухааны хэрэгсэл хийсэн. Энэ нь Чигүг явж байгаа. Нэгсэн доо маш чигшилтэй бороо их ордог тийм ороо шүү дээ. Тэгээд маргааш нөгөөдөр бороо хэрэг орохгүй гэдгийг эндээс ингээд одоо мэддэг байсан. Тэгээд одоо үед цаг агаарын тал дээр бол маш их тус болсон бүтээгдэхүүний нэг гэж тооцогддог Солонгост бол. За Шингижон гэдэг нь болохоор зэвсэгт хүчин. Нэгсэн доо дайнд хэрэгтэй байсан. Пуучин шиг одоо бүтээгдэхүүн. Нэг доор ингээд маш олон сумыг харуулж болж байгаагаар ашигтай. Нэгсэн доо мэдээж л дайн маш гардаг тэл тэр үед ингэж хэрэглэгдэх боломжтой маань хэрэглэгдэх юм байна гэж үүсгэсэн бүтээгдэхүүний нэг нь. За хунчан гэж энэ нь болохоор Тэнгэрийн оддыг судлах зорилттой эртний астрономийн багж. Ясно хот орон судлал дээр хүртэл энэ одоо юм бүтээгдэхүүн хийжсэн байгаа байхгүй юу? Бүтээгдэхүүн гэж хэлээд ямарсан бүтээлтэй гаргаж байсан. Тэгээд бидний хамгийн хичээлийн анх үзсэн Хүмүн чам. Энэ нь болохоор Хангэр гэдэг үсгийг арт иргэдэд тайлбарлахын төлөө бичсэн ном юм байна. Тэгээд энийг арт иргэдэд бүгд нь одоо ерөнхийдөө хараагаад тэгээд бичиг үсгээ цаашдаа энүүгээр ингэж амнаа гэд заасан ном юм байна. Тийм болохоор бас алтартай зүйлийн нэг Нунсаа Жигсоо гэдэг нь болохоор солонгосчууд бол тариалангийн арт түмэн. Тэгээд мэдээж сайн тариаландаа маш сайн техниктэй хүмүүс байхад бас жоохон хэцүү хүмүүс байж болно шүү дээ, тий. Тэд нартэй зориулаад хаана нь өөрөө төсөвтөлтэй судлаад за энэ арга нь хамгийн боломжтой, хамгийн зөв юм байна шүү. Энүүгээр хижээж тариалан маань маш сайн ургацтай, сайхан одоо бид нар тариалан тарьж болох юм байна гэх технологийн бүгдийн судалгааг ингээд тавьсан ном нь энэ Нунсаа Жигсоо. Тийм болохоор маш олон арт иргэд нэг тариаландаа маш сайн байх юм бол улсад өгж татварын өндөр болно. Арт иргэдийн амьдрал ч гэсэн дээшлэн тэрүүгээр ингээд маш бас алдартай зүйл энэ байгаа. Пёнгён гэдэг маань болохоор өөрөө хөгжмийн зэвсэг байгаа. Одоо ордонд албан ёсны ёслолууд зөндөө болно тий. Энэ Пёнгён гэдэг ийм хөгжмийн зэвсгийг анх үүсгэсэн. Тэрний яд юм их ингээд төмрөөр ингээд энэ олон одоо төмрөн хавтангуудыг цогтөг. Тэгж цогсноор ингээд дууг авиаг үүсгэж ёслолтоо ингээд хэрэглэгддэг байсан уламжлалт хөгжмийн зэвсэг гэж ойлгоход болно. За үүнээс гадна Чипёнжон гэх та бүхний номон дээр байх ёстой. Чипёнжон гэдэг нь болохоор төсвөртүүдтэйгээ одоо судалгааны төв гэж ойлгоход болно. Одоо хаана нь өөрөө маш толгой сайтай, маш олон хүмүүсүүдийг одоо шалгалтаар ингээд шигшээж аваад нэгсэндээ шалгалтанд тэнцсэн төсвөртүүд нь тэр Чипёнжонд ирж судалгаа шинжилгээнд нь тусалцдаг. Одоо энэ Чигүгийн Шингижон Хунчааны гэх тээ энэ чинь удаас нэг цаг агаарын салбар байна. Дээрээс нь дайнц зэвсгийн дээр ямар бид нар юм байвал зүгээр бүгдийн талаар судалж байгаа хүмүүс байна. Одоо оны судлал байна. Бичиг үсгийн судлал байна. Дээрээс нь хөдөө аж ахуй тариалан дээр ч гэсэн байна. Хөгжим зэвсэг дээр ч байна. Бүх ингээд шинжилгээ ухаан дээр бол ингээд судлалаач нарыг дуудаж ирээд хамтаа судлаад энэ бүгдийг арт иргэдийн амьдралын төлөө хийж бүтээсэн гэдгээрээ алтартай хөндлөл авдаг хаадын нэгэ. За Хангэр гэдэг маань хизээ ивцэн гэхээр багш нь хэлцэнтэй 1443 онд анх Хангэр энэ солонгос бүсэг бичгийг анх хийсэн.
Тэр үед хангар гэж дууддаггүй. 훈민정음 гэж номны маань нэрийг 훈민정음 гэдэг байсан. Энэ нь ямар утгатай бэ гэхээр 백성을 가르치는 바른 소리. ард иргэдийг заах зөв авиа дуу гэсэн үг. Тэгэхээр ард иргэдийн төлөө хийсэн бичиг үсэг юм аа гэж ойлгох болно. За, яагаад энэ үсгийг бий болгосон бэ гэхээр хөрвөлийн төвхтэй. Яагаад гэхээр 1443 оноос өмнө болохоор солонгос хэл нь бол байсан. Хүмүүс солонгос хэлээр ярилцдаг байсан. Гэхдээ бичгээр бичиж ихээр үсэг байгааг байхгүй. Нэгсэндээ ханзыг хажууд байгаа хятадтайгаа одоо газар зүй тал дээр ойрхон штэ тий. Хятадын ханзыг авчирч ирээд авиа дугаараагаар нь өөрсдөө адилхан болгоод бичдэг байсан. Тэгээд энэ үед Сэхэтэн айлын хүүхдүүд л ялангуяа эрэгтэй хүүхдүүд нь л ингээд багасаа сурч боловсрох эрэгтэй. Тэгээ бусд нь одоо арт иргэдийн 90-с доош өрн жирийн арт иргэд нь бол одоо маш их ажил хөдөлмөрлөдөг байсан. Тариалан дээр гарч тариалан ажлыг хийн, ордны ажлыг хийн, янз бүр ажил хийдэг байсан болохоор арт иргэд нь бол сурах зав бол байгаагүй. Сэхэтэн айлын эрэгтэй хүүхдүүд нь эрэгтэй хүүхдүүд ч гэсэн сүултээ өрнө сурч эхэлсэн. Бичиг үсэг тайлагдаад тэгээд арт иргэд нь болохоор тийм бичиг үсэг тайлгадаг байсан. За тэгээд энээс юу болсон бэ гэхээр арт иргэд мэдээд ажил хийж байгаа тий. Тэнгүүд ингээд бүх мэдээллийг ханзаар бичиж тавьчихна. За энэ модыг тайрч болохгүй шүү. Хорих одоо мэдээлэл гэсэн үг тий. За ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү. Тэгхийн бол тэгэж торгоно. Тэгхийн бол тийм ялтай шүү гэдэг одоо бичсэн мэдээллүүдийг маань арт иргэд маань уншиж чадахгүй. Сэхэтэнгүүд нь уншаад идэг. Тэгээд арт иргэднийх нь 90% одоо уншиж чадахгүй болохоор аюу хэцүү байдалд орж байгаа байхгүй юу. Тэгэж мэдгүйгээс болоод нүхэл гэж л яг хуу ялтан болоод байгаа. Тэнгүүд мэдээж ялтан болсон хүмүүс чинь одоо гомдолтой байгаа шүү дээ цаана. Би одоо мэдгүйгээсээ болоод хэрэг би мэдсэн бол бодыг чинь тайхгүй байсан тий. Би тэхгүй л байсан гэд гомдолтой байнгут нь энэ хэрэгэн нэг гэлтгүй маш олон арт иргэдтэй үүсэж ангууд нь Сэжүн хаан бодцолтой. Одоо ингэж болохгүй юм. Энэ бол маш хэцүү ингээд одоо сэтгэл нь өвцөн гэж бичигддэг. Хаадуудын ингээ хажууд дагалдаад өдөр болгон юусэн яасан бичдэг тийм хүн байдаг гэсэн. Энэ Сэжүн хаан арт иргэдийг ингэж гомдоо сэтгэлээ нүдэж болохгүй. Тэгэхээр бичиг үсэгтэй байх хэрэгтэй байна. Манай орон гэдгийг бодоод 1443 онд арт иргэд цээжлэхэд амар, бичихэд амар, аль болох амархан сууж болох үсэг бичгийг хийцгээгээд хангар гэдэг үгийг хангар гэдэг одоо бичгийг гаргаж ирсэн. Тэгээд 3 жилийн дараа 1443 онд ингээд арт иргэдэд тараагаад за одоо ингээд аль байсан энэ хэл ингээд энэ бичиг үсэг манайх шүү гэж явсан. За тэгээ энэ нь Хүнминжаван арт иргэдийг заах зөв аваа Хүнминжаван байлаа. За дасгал ажил 2-оо үзье. Хангары хүрээсэй. Энэ дундаа солонгос бичгийг болно. Хамгийн амархан мэдтэй тий. Солонгос хэл мэдгүй ч гэсэн харагдаж байгаа зүйл тий. За 안녕하세요. За хоёрдугаар нь хангары 만든 사람을 고르세요. солонгос бичиг хангарыг үүсгэн байгуулсан хүнийг олно гэж байгаа. Та бүхэн минь одоохондоо нөгөө нэг үсгээ үзэг болохоор уншихад хэцүү байх тий. Гэхдээ ер нь нөгөө нэг зурагтай мангар адилхан тий харагдаж байгаа тий. Сэжүн гэвэн. Үлдсэн одоо Ийсүн шин чангун, Кимгүүсэн шинсаимдан ниймгээд энэ 3 хүн бол солонгостой бас маш алдартай үндэтгэл авдаг хүмүүсүүдийн нэг нь цааш хичээл дээр түүхийн одоо соёлын хичээл дээр маш гарч ирэх бах. Тийм болохоор өнгөрий. За хангары 제자원리 이야기. Яаж одоо үүсгэн байгуулагдсан бэ? Яагаад ийм бичгэлтэй гарцсан гэдэг одоо яагаад гэдэг асуулт гарч иж магадгүй. Тэрийг одоо тайлбарлах хэсэг байгаа. Өөм гэхээр ишгийг хэлж байгаа. Ишгийг яаж тэгвэл үүсгэн байгуулсан юм бэ? Энэ хаан юуг хараад энэ ишгийг бий болгосон гэж байгаа бол ер нь бол тэнгэр, хүн, газрын дүрсийг хараад, хэлбэрийг хараад
бодож ишгээ бий болгосон гэдэг. За тэнгэр дээр одоо нар сар бөөрөнхий шүү дээ тий. Бөөрөнхий хэлбэрийг хараад цэгийг бий болгосон. Газрын ингээд тэгш хэлбэрийг хараад дүрсийг хараад ташуу гэдэг энэ үсгийг бий болгосон. Сүүлээр болохоор энэ боссон энэ хэлбэр нь болохоор хүн ингээд босоод гисэн юм бол ийм босоо хэлбэртэй харагдж ингээд ингэж хийсэн байнамаа. Тэр нь бол яг кибун гэдэг нь төв. Яг basic гэсэн үг баггүй. Гэдэг үсгийг ингэж бий болгоод гэдэг ингэж бий болгоод гэд ингэж хийсэн байгаа байхгүй. Тэгээд хамгийн анхан шатны одоо ишгүүд нь бол юм. Эндээсээ цаашаа жоох өөрчлөгдөн. Гэд ингээд нийт 8 ишиг байгаа. Эндээсээ цаашаага я, ё, ю, е, ва гэд ингээд жоох өөр ингээд нэмэгдэн. Тэргээ бүгд ишгийнхаа хичээл дээр үзнэ. За гэгүүл хичээл тэгвэл яаж хийсэн бол гэхээр ер нь бол хүний аман доторх хэлбэрийг судлаж тэндээс ингээд ойролцоо хэлбэрийг гаргаж ирсэн. Хүний дүрсийг гаргаж ирсэн. Хүний хоолой, хэл, одоо энэ буйл, шүд, уруул гэх мэт одоо ингээд хүний аманд энэ амаас хоолой тий дооцгийг ингээд хараад ингэж хэлвэл илүү амархан юм гэдэг үднээс одоо гүйвлэгч хийсэн жилдээ тайлбарладаг. Гиё гэхээр ингээд хилээ тагнаанд ингээд бүтэн хүрчих юм бол гээ үсгтэй ойролцоо гэж байгаа байхгүй юу. Тэгээд эсрэгээр нь доошоо одоо хилээ доошоогоо яг ингээд наалуулчаар энэ үсгтэй адилхан ингээд тэгээд цааш нь гэдэг нь болохоор хүний ам өөрөө энэ хэлбэртэй гэж л байгаа. Тэгэхээр хандан дээр ч гэсэн яг энэ дөрвөлжин хэлбэр болохоор ам гэж тайлбартай авдیں۔ Тэгэхээр тэрнээсээ авсан болов гэж би таамаглалын гэдэг тодорхой биш үү. За шиуд гэдэг хэлбэр нь болохоор шүдний хэлбэрийг бодож хийсэн гэж хэлж байгаа. Шүдтэй адилхан болов гэж байгаа. Бөөрөнхий ин гэсэн үгтэй юм бол мукумо гэхээр хүзөөний доторх одоо хүзөө доторх бүр нөх гэж л аам л да. Тэгээд хүзөөний хэлбэрийг бөөрөнхий хэлбэрийг бодож хийсэн. Тэгээд түүнийгээ цааш нь арай одоо баяжуулаад олон гүйвлэгчийг хийсэн гэж ярьдаг. Гиог нин тэгэд лив би нин бив шиуд ин чид киог тэгэд пип хэ. Энэ бол монголчууд маань энийг дуудаж чадахгүй гүйвлэгчиж бараг байхгүй. Яг нь дэвсгэр болчихоо эсвэл хоёр давхар болчихоо гэдгээрээ жоохон дуудлага нь хэцүү болчдөг болохоос биш. Ер нь бол манай их шиг гүйвлэгчтэй чис илүү юм бол байхгүй. Тэгэхээр дуудлага нь бол бид нар санаа зовох хэрэггүй. Энэ гүйвлэгч бол бидэрт бол маш амархан их шигч байсан. За дасгал ажил 3-5 үзье. За багшин түрүү юу гэж хэллээ? Босоо хүнтэй адилхан босоо тий. Цэг нь мэдээж бөөрөнхий. Тэгээд ташуу газрын ташуутай адилхан үгээд та бүхэн амархан энийг таасан бах. За цааш нь энийг яг адилханаар ингээд зурч штэ тий. Гиог ин шиуд мин гэдэг. За ингээд өнөөдрийн хичээл энэгээр дуслаа. Тэгээд дараагийн хичээлдээ бүгдээрээ ишгээ бүгдийг үзнэ, гүйвлэгч үзнэ, ингээд явцгаан шүү. За түр баяртай.